Сайн байцгаана уу? Намайг Томсон Нараа гэдэг би life coach. За life coach гэдэг маань монгол руу орчуулах юм бол амьдралын дасгалжуулагч, амьдралын хүчтэй гэж орчуулагдж байгаа. Надаар ирж сургалт авдаг эмэгтэйчүүдэд би тэдний мөрөөдөл, зорилго, тэмүүллийг нь маш богино хугацаанд амжилттай хийхэд тусалдаг юм аа. За өнөөдөр энэхүү сургалтыг би өөрийнхөө турах хүсэлтэй эмэгтэйчүүдийн өрбөл Томсон Нараа фитнесийн группийнхандаа зориулж байна. За нэгдүгээр анхны гэрийн даалгавар бол юу байсан гэхээр та нар өөрсдийнхөө хөрөгчин дотор байгаа галтгоонд дил сул байгаа бүх гурил байна уу, гурилан бүтээгдэхүүн байна уу, тэ идэх тийм хүнсний бүтээгдэхүүний бүгдийнх нь зургийг аваад манай групптэй постлороо гэж хэлсэн байгаа тийм ээ. За яагаад гэдэг юм би тайлбарлая. Бид нар тийм ээ өөрийгөө хооллохдоо бид нар өөртөө тижээхдээ хажууд байгаа зүйлээрээ л тижээдэг. Тэрнээс биш гинт тэнгэрээс тийм ээ өөр газраас гинтийн хоол гарч ирнэ гэж байхгүй тийм ээ. Тэгэхээр бидний гэрт байгаа бидний хөрөгчөнд хадгалагдаж байгаа хоолоор л хоол хүнсээрээ бид нар өөртөө болон гэр бүлээ тижээж байгаа. Тэгэхээр энэхүү хоол хүнсээ та нар ажиглаад гаднаас нь зураг авчлаа тийм ээ. Тэгэхээр эдгээр зургуудаа буцаж очиж харах хэрэгтэй байна. Таны хөрөгчийн дотор ямар хоол хадгалагдаж байгаа вэ? Таны өдөр тутмын хэрэглгээнд тэгвэл юу зонхилж байгаа вэ? Төмөс зонхилж байна уу? Мах зонхилж байна уу? Гурил зонхилж байна уу? Тэгээ гурил байгаа бол ямар гурил вэ? Нэгдүгээр гурил юм уу? Хоёрдугаар гурил юм уу? Тийм ээ? Хэрвээ будаа их идж байгаа бол цагаан будаа идээд байна уу? Тэгээ өөр хоолоо хийж идэхдээ дандаа шараад байна уу? Тосонд тийм ээ? Эсвэл бол жигэнж байна уу? Тэг жишээний эдгээр асуултанд та өөртөө өнөөдөр хариулт өгөх хэрэгтэй байна. Яг бол биднэрт тийм ээ турахад хоёр зүйл л хэрэгтэй байдаг. За нэгдүгээрх нь болохоор бидний хүнс гэдэг маань яах гэж хүмүүс хүнс хэрэглэдэг вэ? Яах гэж бид нар хоол иддэг вэ гэхээр бид нар биеийн махан бодоо тийм ээ ажилуулахын тулд бид нар хоол хүнсээр өөрийгөө тижээдэг. Өөрөөр хэлбэл би өөрийгөө тийм ээ машин гэж авч үзэх юм бол миний бензин бол хоол хүнс. Тэгэхээр үнэн хэлэхэд бол хоол хүнс бол зүгээр л түлш тийм ээ түлш бензин шиг. Тэгэхээр энэ бол тийм ээ өөрийгөө цатгаад байдаг, өөрийгөө юу гэдгийг урамшуулад байдаг зүйл биш. Энэ бол зүгээр түлш, тийм ээ? Бензин. Тэгэхээр хэрвээ бид нар бензинээ тийм ээ сайн төрлийн дээд зэрэглэлийн бензин хэрэглэж байгаа бол энэ бие махбодыг маань тижээж байгаа, биднэрт витамин өгж байгаа гэсэн үг. За хоёрдугаар зүйл бол бидний идэж байгаа, бидний хэрэглэж байгаа хоол хүнс маань энерги тийм ээ? Энерги болж хувирч байгаа шүү дээ, тийм ээ? Бидний хөдөлгөөнд оруулахад биднийг бие махбодоо хөдлөхөд тусалж байгаа. Тэ амьд байлгахад тусалж байгаа. Тэгвэл дараагийн зүйл турахад туслах дараагийн зүйл бол хөдөлгөөн. Өөрөөр хэлбэл бидний амандаа хийж байгаа хоол тэ хүнсний бүтээгдэхүүнээс илүү их энерги зарцуулж байж бид нар турхаа байдаг юм аа. Тэрнээс хэрвээ бид нар амандаа хийж байгаа хоол хүнснээс гарч байгаа тэ тэрхүү энергийг зарцуулахгүй байгаа бол тэрхээ түлшийг тийм ээ шатаахгүй байгаа бол орвол машин байгаа гэж бодоход та машин гэж өөрийгөө төсөөлөх юм бол бензин хийчээд тэр машинаа унахгүй тэр машинаа хэрэглэхгүй байгаа бол тэр бензин чи дотор чинь тэгэл байна гэсэн үг. Өөрөөр өөх тарга болоод үлдчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр турахын тулд бид нар анхаарах хамгийн чухал зүйлүүд бол энэ хоёр зүйл. Амандаа юу хийж байгаа вэ? Тэр зүйлүүдээ яаж шатааж, яаж ашиглаж, яаж гаргаж байгаа вэ? Бие махбоднаас. Тэгэхээр би та нартаа өнөөдөр хэлхийн тулд энэ дасгал тийм ээ нэгдүгээр гэрийн даалгаврыг яагаад хийсэн бэ гэхээр бид нар ямар хоол хэрэглэж байгаа вэ? Хүнс хэрэглэж байгаа вэ? Энэ бие махбодоо ямар түлшээр тижээж байгаа вэ гэдгийг хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй. За дараа нь юу хийх хэрэгтэй вэ гэхээр бид нар энэхүү түлшээ тийм ээ шатааж байна уу? Хэрэглэж байна уу? Эсвэл бол энэ түлш чинь таны тийм ээ бие махбодод орчоод тэгээ тэндээ ингээд байж гин үү те шингээд байна уу? Тэгээ өөхөн хэлбэрээр оршиж байна уу гэдгийг мэдэх нь хамгийн чухал. За тийм учраас би та нартаа энэний анхны энэхүү гэрийн даалгаврыг өгсөн юм аа. Энэ гэрийн даалгавар бол та өөрөө гэртээ өнөөдөр тийм ээ ямар хоол хүнс байлгаж байгаа вэ? Тийм ээ хөрөгчөндөө юу хадгалж байгаа вэ? Галтгоонд ямар хоол хүнс байгаа вэ? Энэ зургнуудаа хараад та нар өөрөөсөө ийм асуулт асуух нь шүү дээ. Би ямар түлш хэрэглэж байгаа вэ? Би дандаа гурил идэж байна уу? Би дандаа мах идэж байна уу? Тийм ээ. Тэгээд дараа нь эдгээр зүйлүүдээ ухаарсныхаа дараа энэ худдаж авж байгаа хүнсээ зохицуулах боломжтой. За тэгэхээр хамгийн эхний даалгавар нэгдүгээр даалгавар маань тийм ээ хөрөгчийн дотор байгаа хоол мөн гэр дотор галтгоонд хадгалж байгаа хоолныхоо зургийг авч тавиараа гэдэг нь ийм утга учиртай юм аа. Та өөрөө ухамсарлах хэрэгтэй байна. Та өөрийнхөө нүдээр 3 дахь хүн болж гаднаас нь харах хэрэгтэй байна. Яг юу хэрэглээд байгаа вэ? Юу идээд байгаа вэ гэж. За хоёрдугаар зүйл бол хэмжээ. За энийг бид нар даалгавар номер 2. Тэгэхээр би өнөөдөр энэхүү видео бичлэгээрээ тийм ээ гэрийн даалгавар номер 2-ыг өгж байгаа шүү. За энэ юу вэ гэхээр
та өдөр болгон идж байгаа хоолныхоо тийм ээ одоо хүнснийхээ тэр зургийг надад явуулж авах болно. Тэгэхээр энэ даалгаврын доор, энэ видео бичлэгийн доор та өдөр болгон идж байгаа амандаа юу л хийж гэн тэр нэг ширхэг үзэн байж болно тийм үү эсвэл нэг бүхэл одоо хоньны гуй байж болно хамаагүй юу л амандаа хийж гэн ус вэ нүү те шүүс вэ нүү хамаагүй юу л амандаа хийж гэн тэрнийхээ зургийг аваад энэхүү одоо видео бичлэгийн доор постлоод байгаарай. За энээс та нар юу олж харах юм бэ гэхээр та ямар хэмжээгээр ямар порцаар хэдэн цагт хоол иддэг вэ гэж өөрөөр тэр түшээ тийм ээ тэрхүү биендээ одоо хизээ оруулаад байгаа вэ мөн ямар хэмжээгээр оруулж байгаа вэ яг бол бидний бас нэг одоо тийм ээ тарган байдгийн нэг асуудал юу юм гэхээр порц ихтэй тийм ээ зүгээр одоо мах идэхэд хүртэл тийм ээ заавч хоньны гуй идэх хэрэгтэй болдог тийм бүхэл гуй тэгч хэрэггүй шүү дээ тийм ээ зүгээр 2 3 зүсэм идэхэд л болоо шүү дээ тийм бидний бие тэнэс ихийг шаардахгүй байгаа. Гэтэл бид нар өөрсдөө тэг ямар порц ашиглаж байгаагаа ямар хэмжээгээр идгийг мэдэхгүй те ухамсарлахгүйгээр зүгээр л амруугаа чихээд байгаа учраас яг мэддэггүй юу идээд байгаа ямар бүтээгдэхүүн идээд байгаа нэгдүгээр хоёрдугаар ямар хэмжээгээр идээд байгаа. За гуравдугаар тэгээд мэдээж тийм ээ хөдөлгөөн болох энэхүү одоо түлшээ яаж шатааж яаж хэрэгжилж байгаа гэдгээ ухамсарлаж анзаардаггүй. Тийм учраас та нарт өнөөдөр гэрийн даалгавар номер 2 идж байгаа амандаа хийж байгаа тэр нэг ширхэг үзэмж байж болно нэг ширхэг самарч байж болно нэг ширхэг чихэр байж болно юу л амандаа хийж ин тэрнийхээ зургийг аваад идэхээс өмнө аваад тэгээд энэхүү одоо бичлэгийн доор постлоод байх. За мэдээж та нар залхуурч магадгүй те. За тэгээд би зураг тавилаа гэд те миний ямар өөрчлөлт орох юм гэж. Үгүй маш том өөрчлөлт орно. Энэ нэгдүгээр та нарт хичнээн удаа иддгийм бэ гэдгийг анзаарах болно. Гэртээ байхдаа, ажил дээр байхдаа, ер нь гадуур явж байхдаа хичнээн одоо удаа та иддгийм бэ гэдгийг анзаарах болно. Хоёрдугаарт нь ямар хэмжээгээр иддгийм бэ гэдгийг анзаарах болно. Мөн гуравдугаарх нь ямар хоол үнс бүтээгдэхүүн иддгийм бэ гэдгийг анзаарах болно. За би жишээ хэлье. Миний одоо фитнестэй програмд одоо хөтөлбөрт оролцож байсан эмэгтэйчүүд хамгийн түрүүнд юу анзаардаг вэ гэхээр ямар их чихэр иддэг юм бэ? Зүгээр л ингэ сууж байхдаа амрууга чихэр чихчээдэг тий. Ямар ч хэрэггүй өлсөөгүй байгаа тэгтэл хийж идэг. За хоёрдугаарх зүйл нь бол ямар одоо муу бүтээгдэхүүн хэрэглэдэг юм бэ гэж тий. Дандаа цагаан будаа, дандаа цагаан гурил тийм ээ, дандаа өөхтөө тостой хоол, дандаа юу шарсан бүтээгдэхүүн. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг анзаараад ирэхлээрээ мөн хэмжээгээ тий өсөөгөө мөртлөөл тийм ээ амрууга юм чихээд байдаг тийм мөн эсвэл бол 5 6 удаа хоол иддэг эсвэл бол 7 өнгөрцөн байхад орой хоол иддэг жишээлбэл эдгээр зүйлүүдэд анзаараад ирэхлээрээ та нар өөрөө тэрхүү одоо тийм ээ хөвшлээ тэрхүү амьдралынхаа одоо хөвшлийг өөрчлөх сонирхол төрдөг яг бол та анзаарч байгаа учраас та ухаарч байгаа учраас таны тарих тэр мэдээллийг авч байгаа учраас өөрчлөхөд одоо бэлэн болж эхэлдэг. Тийм учраас гэрийн даалгавар номер 2 та амандаа хийж байгаа бүх одоо хоолны нэг ширхэг чихэрч байж болон үзэмч байж болон зургуудыг идэхээсээ өмнө энэхүү одоо видео бичлэгийн доор гэрийн даалгавар номер 2 болгож хийгээд байгаарай. Тэгээ хэдэн хоног хийснийхэн дараа тэгээд ерөнхийдөө ойлгомжтой болно. Таны хөвшил, таны ухамсарлаагүй одоо иддэг тохиолдлууд мөн одоо хэдэн цагаас идж байгаа ямар бүтээгдэхүүн идж байгааг нь харагданаа. За энэхүү бичлэгийг одоо хийх боломж надад олдсонд их баярлаж байна. Тэгээд би одоо дасгалдаа гарах гэж байна. Биеийн тамирынхаа дасгал руу явах гэж байна. Тэгээд энэхүү бичлэгээ та нартаа хийгээд үлдээлээ. Гэрийн даалгавар номер 2-ыг тэ 8 сарын 2-ноос бүрдэж эхлээрээ хийгээрээ. Тэгээд 2 3 хоног тэгээд та нарт ерөнхийдөө ойлгомжтой болно. За түр баяртай дараагийнхаа видео бичлэг хүртэл одоо уулзлаа одоо та нартаа сайн сайхан эрүүл мэндийг хүсэж байна. Баяртай.